Хүний өвчин сангаас иргэн бүрт олгож байсан 21 мянган төгрөг авч чадаагүй эргээд нөхөн авах боломжгүй болсон байна. Гэхдээ 2013 оноос эхлэн стратегийн ард газраас орж ирэх орлогоос иргэн бүрт хувь хүртэх юм байна. Хүний өвчин сангаас иргэн бүрт олгож байсан 21 мянган төгрөгийн тараалт дууссан ч зарим иргэдийн хувьд хүний өвчин сангийн мөнгө хугацаанд авч чадаагүй байна. Бүр ихэнх хугацаанд дууссан сангийн сайд өмнө иргэн бүрт олгох ёстой орны хувь гişиг учраас 21 мянган төгрөг авч чадаагүй хүн бүрт мөнгөний гүйцэж олно хэмээн мэдээж байсан. Гэсэн ч 21 мянган төгрөг авч чадаагүй иргэд энэ мөнгө авч чадахгүй юм байна. Учир нь 21 мянган төгрөгийн тараалт өнгөрсөн 7 сарын 1-ээр дуусах болсон. Иймээс дахин олгох асуудал байхгүй гэж улсын хурлд харьцуулсан намын бүлгийн дарга хэллээ. Учир нь өмнөх эрх баригч нам сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд үр зээл тавьж хүний өвчин санд мөнгө төвлөрүүлж иргэдэд тараажуулсан. Нэгэнтээ ямар ч санхүүгийн чадваргүй дээрээс нь өнөөдөр өртөө байгаа хүний өвчин сангаас дахин иргэдэд 21 мянган төгрөгийг тараах ямар ч боломжгүй тэтгэлж байгаа юм. Хүний өвчин сан өөрөө санхүүгийн чадваргүйс одоо гоцоо зөөлөн дээр тогтож байгаа хүний өвчин сангийн бүрэлдэхүүн чи яваад шүү дээ. Өөрөөр хэлбэл сая хамгийн сүүлд засгийн урт засгийн газрын хэрэгцсэн зүйлийг өгөхөөр бүх мөнгийг амлсан мөнгөө өгөхийн тулд зээл авч хүний өвчин санг бүрдүүлсэн. Хүний өвчин сангийн төсвийн авдаг нь эхний 7 сарын байдлаар 307 төгрөг байна. Хүний өвчин сан өөрөө хас 307 төгрөг байгаа гэж ойлгох хэрэгтэй. Сонгуулийн дараагаад байсан мөнгө бол Монгол банкнаас зээл авсан эрдэнэтэй үйлдвэрийн татварыг өргөжж авсан энэ үүнээс одоо бүрдэж байгаамаа. Харин улсын хурлын төсвийн байнгын орны дарга энэ асуудалд өөр барьцлалтай байна. Тэсэргүй анхаарчуд юм олох ёстой байсан тэрийг олгоод явах ёстой. Мөн хөгжлийн бэрхшээлээр давхар насны нэг сая төгрөгийн асуудал гэдэг төсөв тусцсан байсан учраас энэ бүдэг олгоод дууссан. Монголын энэ төр уламжлал шин чанартай байх хэрэгтэй. Хариуцлага хүлээж байх хэрэгтэй. Тэрнээс хэн нэг намаар өөрчлөсөн бол одоо Монголын төр өмнөх бодлого мартдаг гэж болохгүй. Гэхдээ 21 мянган төгрөгийг өгөж олохгүй ч цаашид Монгол Улсын иргэн бүр стратегийн ард газраас олох орлогоос хувь хүртэх боломжтой гэж байна. Иймээс хуулийн дагуу хүний өвчин санд хөрөнгө төвлөрүүлж 2013 оноос эхлэн тодорхой хэмжээний ногдол ашиг хүртэнэ гэж байна.